Орчлон хорвоо одод тэнгэрийн доор олон элэг төмөн толгой тийг нэгдгэн урах хуйгаас шинх хуй хүртэл улс ирэг ийг хурааж харид өргөн зүг таван өнгийг иргшээсэн монголчууд ялалтын омгон сархадаар мялааж сайн муу үйл зэрэгцэх болжээ. Иймд эзэн Чингис хаан олон өрлөг мэрэгд сайдуудaan дуудан ирүүлээд тэдний ор дарсанд хандах чин санааг нь ин соржээ. Өдгөө бид дэлхийн дээрхийг эрхэндээ хураажээ. Айснаа иргшэн дарсан монголчууд маань их нутагтаа иргэн ирээд бор дарсанд дийлдэн хөлчүүрхэх болж хэрхийг өөр хоорондоо хэлцэхтэн үсэн хийгээд унгасан тэргэнд нуусан ах минь улс Монголын эзэн болгоод хаан оронд хүргэсэн ачит сорхон шар минь Ахмадын хувьэр та юу хэлсэн бол? За дээд хаан эзэн минь болгон суур хүмүү дэлгэрхийн хурлжуулган дэлхийн эдэ цөм бүрдсэн боловч дэмт сайхан сархадгүй болбоос дэмий нэгэн явдал болж дээд хурмыг гутаан мзээ. Учиртай найр өрөөлгүй аваас өнөр олон цэнгэлгүй болмоо. Ундан дарсгүй болбоос өргөн төмөн цулгүй болмоо. Харин нутгийн тэнгэрийг ялалтын ухагаар цочсон Баатар ирсэн маань найрын ширээ шимийн дарсгүй болбоос шинхэн хөөр баяр нь гундуу байх усуу. Төөмөр мэт дайнд түүртэлгүй орогч сүртэд заан минь тугс үлдий минь барьж үл хөдлөгч чулуун хөшөө гом хулай минь чи юу гүйлгсэн бол? Барилдсан үгийг маань балалдаг биш үү? Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг биш үү? Чуулсан үгсийг маань цуцалдаг биш үү? Чухал нууцыг маань задалдаг биш үү? Иймийн учир үгийг бардам сэтгэлийг дээрэнгүй болгогч эдтэй бөгөөд шидтэй бор дарсыг дээр доор хөгшин залуугүй ууж хөлчүүрэхгүй байвал зохилтой. Миний санал энэ тул мэрэгэн сайдууд үгэн хэлнэ. Самуурсан үгийг маань сануулдаг биш үү? Сайн муу хоёрыг мэдүүлдэг биш үү? Доторх үгийг маань гаргадаг биш үү? Доор дээр хоёрыг ялгадаг биш үү? Эртнээс нааш ар шаан биш үү? Үүнээс хойно дур татгал биш үү? Жаргасанд нь зовлонг таниулж, зовсонд нь жаргалыг бодуулагч энэ ар шаанд тийм нэгэн сайн шидэж бас биш үү? Миний бодоход ор дарсанд сайнаас илүү саар муугийн ичид ихтэй болов. Анхлан уухад алтан шумул мэт. Амнаас гарахдаа арслан заам мэт. Хэлэн дамсахад хидгэн шумул мэт. Хэлнээс гарахдаа хэсэр заам мэт. Оюун бэлгийг умартуулдаг биш үү? Олсон зөөснийг баруулдаг биш үү? Сархтад шимтгэн болоод сайн муу хоёрыг ялган хэлэлцээ. Архинд амтшгаан болоод аливаа үйлсээ зөвлөлдөцгөөе. Боорч өрлөгийн үгүнтэй боловч ундан дарсгүй болбоос ураг үгүй буюу учирсан энэ бид жаргалгүй буюу архитарсгүй болбоос амтгүй буюу амраглан ханлагч нөхөрт жаргалгүй буюу гисэн хэдиж хар эрхийг самаран төвчий хан эзэндэн үнчээр зүтгэе хан их төрийн хэргийг зөвлөлдөй хашлах дайсныг омгийг дарыг бүгдээрээ хурсан бүгдээр уувал жаргал холойр сонсвос хүсэл амлан ядах үгэнд
чимэг алалдан байлдах танд зүрх болох учир Бордарсыг юунд уухгүй байх вүлээ. Тохиох үед нь уух хэрэгтэй. Сүгнэх үед нь тогтоох учиртай биш үү? Хараар ихний зориг буюу хаан эзэнт минь цаац үгүй буюу. Бордарсны зориг буюу богд эзэнт минь засаг үгүй буюу. Энэ сархад хэмэгчин хан тэнгэрийн аршаан хатан дэлхэн хишиг бас хаан эзэн хас төрийн маань буян идэний дэж болоо. Эмэс энэ бүгдийн хариуд ерөөл айлдан сөн түшиж хундаг өргөн ууцгайл да унтал бостол согт зойлдож ин Зүйтэй. Даасан үгийг саатуулдаг биш үү? Доторх үгийг хөөдөг биш үү? Тунгалаг ухааныг булангарладаг биш үү? Амаргаас алгасуулдаг биш үү? Аль ямуу сэтгэлийг төрүүлдэг биш үү? Хамт явах нөхдөөс хагацуулдаг биш үү? Харгас дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг биш үү? Миний санахад өрлөг сайд сэлэм та. Дайны хат суусан дайчин Баатар атлаа сайн төрийн ивэл ачлалыг сархад ундаатай бүү эндүрч санагтун. Ерөөс Бордарсанд эрдэм гэж огт үгүй байтал бодлогогүй үгийг хэлж болчимгүй үлийг хэлж боломгүй билээ. Боломгүй их далайн усанд өчүүхэн горигч нэмэртэй гэдэг. Олон мэрэгдийн хуралдаад энэ өнчин хөвөнч үгэн хэлэг. Хэц! Ончин хүүд үг юу вүлээ? Өрг үлдэг морьд чадал юу вүлээ? Ончин хүүгд этэгвэл эр болж өсдөг. Өргүүлдэг морийг тэтгвэл хүлэг болж давхидаг босуу. Хөвөн чи үхтэй бол өгүүлж үз. Хошуутай бол холбож үз. Игсийн тоонд ороогүй ч хэлээ. Юр сансан санаагаа өгүүлнэ би. Сайдын зэрэгт ороогүй ч хэлээ. Сайтар ялган хэлнэ би. Багаар уувал жаргал босуу. Бахарцлаа уувал зовлон босуу. Учиртай уувал жаргал босуу. Унатлаа уувал зовлон босуу. Хун шувуу мэт хуралдаасай. Хурсан бүгдээр жаргаасай. Цэн шувуу мэт цэнгээсэй. Цэцэн мэрэгдээ аван жаргаасай. Хитрхи ихээр хүлчүүрэлгүй. Хэрэг учраа марталгүй. Өөрийн биеэ цэнэж өнөд твчвэс зохилтой. Мэрэгдийн их хуралдаад мэдл багтайч хүний үг хэрэг буюу орилгуудын хэлэлцээнд өнчин хүүгийн үгч нэмэр буюу олон мэрэгд цугаар сонсогтун өнчин хүүгийн үгэнд үнэн үг нижгээд буй Монгол газар альва хэрэг явдал цум архинаас үүдэлтэй тул дөчхөрөөд дөнгөж амс тэгвэл зөв явдал болоо. Тэгтэн сард нэг тогтоовол сайн хэрэг, жилд нэг тогтоовоос ер сайн. Харин огт амсахгүй болвоос маш сайн учир. Ким хүмүүнийг мэрэгэн хэмээн нэрлэвэл зохилтой. Үүнээс хойш Баатар их сайдууд минь бор сархадыг эгнэгт төвчиж бодол санаагаан эрүүл байлгасуу. Мөнх тэнгэрийн их суу залын дор улсаа мандан цэнгэн жаргалдан сууваас зохилтой.
орчлон хорвоо одод тэнгэрийн доор олон элэг төмөн толгойд нэгнэгдгэн ураг хуйгаас шинх үе хүртэл улсыг хурааж төмнийг амаржуулсан Чингис хаан олон мэрэгдийн хуралдаанаас үүдэн үеийн үе үрийн үрд санаж явдаг ахимэн зарилэг болгосон нь энэ болоо.